Спорт мэдээллийн хөтөлбөртэй хамтдаа байгаа үзэгчидтэй баярлалаа. Зочны цагаар үргэлжилж байна. Тэгэхээр өнөөдрийнхөө зочныхоо хойморт холимог тулааны дэлхийн аварга, тулааны спортын олон улсын хэмжээний мастер Жаданбаагийн наран тунгалагийг урьж оролцуулж байна. Танд өнөөдөр өдрийн мэндийг хүргье. За сүүлийн үеийн бэлтгэр сургалт ер нь хэр хангагдаад байна. Одоо ер нь бол One FC холимог тулааны сонирхогчдын хүсэн хүлээж байгаа нэгэн талаа өөрийн одоо аваргын бүсээ хамгаалах тулаан хүлээж байна шүү дээ. Тэгээ бэлтгэл сургалт ер нь сайн базагдж байгаа. Тэ. Марат Гапоро гээд Дагестан гаралтай Орос тамирчинтай 11 сарын 21-нд Хятад улсын Бээжиотно аваргын бүсээ анх удаа хамгаалж дулдах гэж байгаа. One Championship тулааны байгууллагатай хамтарч ажиллаж байсан, визний тал дээр хамтарч ажиллаж байсан Индонезийн байгууллагын одоо миний надтай холбогдлолтой баримт хүчийн алдаа гаргаснаас болж хил дээр нь виз өгтөөгүй. Тэгээд онгоцонд суугаад нааша буцах гэж байтал виз бүтсэн. Гэхдээ онгоц ниссэн учраас Солонгос 7-8 цагийн дараа нисч ирээд хичнээн одоо буцаад явах гэхээр дахиад нийт 30-40 цаг нисэх болчоод форм алдагдах гэсэн учраас би өөрөө татгалцсан юм. Өрсөлдөгч Маратыг сайн судалсан. Ер нь чөлөөт суурьтай тэгээд бокс уушуугийн сандаагаар хичээлж исэн. Давамгай голлох юм нь бол хэвтэй барилт амир жижигцүүгийн өчиг болт маш сайтай. Голдууд эргээр болтоор ялтаа авдаг. Тэгээ одоогоор ялагдаж үзээгүй тамирчин байгаа. Тэмцээний өмнөхөн үед бол би аль болох уртын дуу сонсдог. Уртын дуу сонсоход нэг л цаанаа хүчрхэг сайхан мэдрэмж төрдөг. Нөгөө бетоны айс ч гэдэг юм хүнийг тайвшруулдаг, ажиллах чадварыг өндөрсгдөг, амраадаг гэж маш олон айс байдаг ярьдаг шүү дээ. Тэгвэл уртын дуу бол яг тэр шиг те хүнд хүч өгдөг тэр тусмаа монгол хүнд зүгээр ая биш, сайхан айз байгаа. Айсны хажууд дахиад монгол хэлээр сайхан эртний тэр үг дээцээс уламжлал ирсэн тэр монгол үгээр бас хилээд явж байгаа. Зүгээр нэг тэр аяны хажууд бүр илүү хүч нэмж байгаа нэг санагдаж төвлөрөхөд маш сайхан болгодог. Улаан ороход. За баярлалаа, ингээд тулаанд намжилтсэ. Баярлалаа. Хичээх болно.